Сайн байна хаа. Тань сайн бийсэн. Одоо би танаас Стив Джобсын тухай ярьж өгөхөөр боллоо. За чи манай дүү эстэл хүлээцгээе байж. За манай дүү хүлээд ирлээ. Одоо сам өгч яа. Үсээ самнаа. За энэ Стив Джобс заяа. 1955 оны 2 сарын 24-нд Сан Франциско хотод төсөн байгаа. Тэгээд өөдгөө өвчлөгдөн гэж мэдэхгүй хүлээж авсан асуугаа. Тэгээд ааваасаа электроник талаас суралцсан заяа. Стив Джобс тэгээд сургуульд орохоосоо өмнө уншсаад ингээд сурсан заяа. Тэгээд 13 настай огцонтой бодсны нэгтаа танилцсан. Тэхний гадаа 1972 онд заяа дуудлага хийдэг төхөөрөмж хийж боловсон. За тэгээ 1973 онд коллежид илсэн. Тэгээд төд удалгүй суулаа ингээд орхиод мэдлэглөө явж бүдмийн судалсан. Аавштэй. Тэгээд Atari компанид ингээд ажилласан байхгүй юу? Тэгээд 1976 онд Apple нэг заяа компьютер мэдлсэн заяа. Тэгээ Apple компьютер компани гаражтай байгуулсан байхгүй юу? Тэхний гадаа 1977 онд заяа. Яг нэг жилийн дараа Apple 2 компьютер танилцуулсан байгаа. Тэгээд 1980 онд Apple компани хувьцаагаа гаргасан. Тэгээд 1984 онд Макинтош шиг танилцуулав. За би сайн англи мэддэггүй юм чи танаас та харж чадахгүй хаа. Би компьютер биччихээ. Тэгээд 1985 онд Apple компани олгсон байгаа. Тэгээд 1986 онд Next компани байгуулсан байгаа. Тэгээд Pixar Animation компани байгуулсан. Тэгээд 1991 онд Disney компанитай хамтарч кино хийхээр болоод тэгээд 1996 онд Next-ийг Apple компанид 426 сая доллар засан. Тэгээд 1997 онд Apple компани гүйцэтгэх захирал болсон. Нийхаа дараа 2001 онд iPod-ийг танилцуулсан. Тэгээд 2003 онд iTunes дэлгүүр нээгдээд 2003 онд нойр булчирхай хот хавдастай гэж онцлогдоод Стив Джобс тэгээд 2004 онд мис засал хийлгээд болсон. Тэгээд 2006 онд Pixar-ийг Disney компанид 7.4 тэрбум доллар зараад 2007 онд iPhone-ыг танилцуулсан заяа. Тэснийхээ дараа заяа 2009 онд элэг шилжүүлэх мэт засал хийлгэсэн. Тэснийхээ дараа 2010 онд iPhone 4 танилцуулсан байгаа. Тэгээд 2011 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаа эхэлсэн. Эрүүл мэнд мистас нойр булчирхай хавдас тоосон гэсэн. Тэгээд 2011 онд хөөхөдөө 5 сарын 5-нд ингээд анцаглаа хураагаад нас боссон бөгөө. Тэгээд 2020 онд Apple компани дэлхийн хамгийн том компани болсон тийм аа. Та нар iPhone-оор ингээд бичлэг юм уу, iPhone-оос тоглодог байв юу, iPhone дээр хамгийн чухал юм нь бол тийм их тоглоом татах хэрэггүй шүү манайхаа. Миний бол ийм л да iPhone байгаад тэгж байгаа iPhone байна. За дахиад нэг аргагүй. Гэхдээ энийг аав өөр утас авчих юм бол би аав утсыг аваад юугаа эхлүүлнэ. Гэтэ би iPhone авсан гэсэн iPhone-ыг тэгж байгаа танилцуулсан зэ. За баяртай. Дараагийн бичлэгэд болзъя. Бас subscribe, like, share тэг хонхоо асаагаад хамгийн гол нь баяртай.